Сайхан нэлээд хийсэн Барби кино гэр эмгүй бүгд л ярьцгааж энэ яг би Кен, би Барби гэх хүмүүс хаасайгүй болжээ. Яг би ч бас өөрийгөө жоохон бахта толинд өдөржин хараад би ч Барби шиг хөөх юм аа гэж боддог үе байсан л та. За Барби шиг ч хайшин. Гэхдээ наа чи хөөхөө охин байдаг болоо гэж боддог байсан. Одоо бол тэгж бодохоо багсгсан шүү. Охид эмэгтэйчүүдийн хувьд тэр ялангуяа Барби бол байж болох хамгийн хөөрхөн, хамгийн сайн найз нь байсан шүү дээ. Миний хувьд Барбигийн хувцас гутлыг нь солих хамгийн гоё хэсэг нь байдаг гэж лээ. Тэр жижигхэн хөл, тэр гуайлаг бие, тэр хөөрхөн царайнд мэдээж хүн бүхэн л дуртай. Иймэрхүү хөөрхөн тоглоомоор тоглож өссөн охтууд том болоод бас л хөөрхөн туранхай болохыг хүсэн шүү дээ. Яг энэ талаар Барби кинонд гардаг. Гэхдээ зарим үзэж амжаагүй байгаа хүмүүст хит их спойлер өгөхгүй байхаа үднэс зөвхөн сэтгэгдлээ ярих гэж бодлоо. Киноны талаарх сэтгэгдлээ ярихаас өмнө Барбигийн үүсэл хөгжлийн талаар жаахан мэдээлэл өгье. 1959 онд анх Ruth Handler гэх эмэгтэй Барбара гэх охинтой байж л дээ. Хөөрхөн охиноо цаасан хүүхэлтэйгээр игдүүдийн аргагүй дүүрүүг нь тоглож байгаа нь түүний анхаарлыг ихэд татсан учраас Барбиг зохион бүтээсэн байна. Анх Барбигаас арай өмнө хүүхэлтэйг бяцхан охтуудад зориулан нялх хүүхчиг дүртэй бүтээж байсан байна. Мэдээж хүүхдийн төсөл их учраас хүүхдүүд зарим тохиолдолд тоглоом нь хүүхэлтэйгээ том хүний дүрд оруулж тоглуулж байгаа нь Ruth Handler гэх эмэгтэйд Барбиг нас биенд гүйдсэн хөөрхөн эмэгтэй дүртэй гаргах санааг өгсөн аж. Мэдээж Барбара гэх охиныхоо нэрнээс үндэслэж Барби гэж нэрлэжээ. Hi Barbie. 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 За ингээд Барби маань өдийг хүртэл дэлхийд даяар маш олон охтуудад хамгийн сайн найз нь болж бяцхан охтын том болоод хөөрхөн бас амжилттай карьертэй эмэгтэй болох хүслийг Улаанбаатараасаар ирсэн гэхэд болно. Мэдээж 59 оноос хойш 60 жилийн хугацаанд Барбинууд маш олон төрөл болтлоо хөгжсөн. Шивэстэй, тарган, туранхай, өнгөт арьстай, өндөр, нам, хүүхэдтэй, хүүхэдгүй, энгийнээс эхлээд ерөнхийлөгч, сансрын нисгэгч гэх мэт дурдаа давил дуусгааргүй их байгаа. Харин энэ их Барбиг алийг нь тэр гэж ялгалгүй хүүхэд байтугай насанд хүрсэн хүмүүсийн хайрыг одоо болтол татсаар байгаа юм. Маш олон хүмүүсийн хүлээлтэнд байсан Барби кино нээлтийн 7 хоногийн ашгаараа энэ жилийн хамгийн их ашиг олсон кино болоод байгаа юм. За би танарт хамгийн их таалагдсан хэсгээс эхлээд ярьж өгье. Барби киноны зураг авалт нь сценүүд нь маш гоё санагдсан. За та бүхэн трейлер дээрээс угаасаа Барби бодит амьдрал дээр очдог гэдгийг мэдж байгаа. Бодит амьдрал дээрх сценээс илүүтэйгээр Барби ертөнцтэй олон үйл явдал болсон бол илүү гоё үлгэрийн мэт санагдах байсан байх. Угаасаа энэ кино чинь өөрөө фэнтези кино штэ. Бодит амьдралтай холбогдоод бараг тал сцен Барби ертөнц дээр тал сцен бодит амьдрал дээр болж байгаа юм шиг байсан болохоор яг тийм гоё фэнтези кино үзэж байгаа юм шиг биш, харин зүгээр нэг энгийн кино үзэж байгаа юм шиг мэдрэмж хэд хэдэн хэсэгт төрсөн. За гол дүрийн хувьд ярих юм бол мэдээж Марго Робби Барбинд тоглоход яг таарсан үзэсгэлэнтэй эмэгтэй. Кенни дүрд тоглосон Райан Гослинг бол маргахын аргагүй маш сайн жүжигчин, мөнөөсөө мөн. Даанч яг энэ Барби гэх кинонд яг тохирохоор хөөрхөн байж чадсан гэдэгт би бол нэг итгэлтэй биш байгаа. Жүжигчнийх нь уур чадвар биш, зүгээр л царай нь илүү хөөрхөн байсан бол гэдэг талаас ярьж байгаа шүү. За тэгэд өөр ч нэх өөлөд байхаар зүйл анзаарагдаагүй гэхэд болно. Барби киног яг кино театрт нь үзвэл илүү гоё, илүү дотор нь орсон юм шиг гоё санагдсан. Бас Барби ертөнц дотор хэрэгжилж байгаа бүх зүйл нь хүүхдийн тоглоомыг томруулаад тавьчихсан юм шиг амар хөөрхөн санагдсан. Тийм мэдээж кино болгоноос ямар нэгэн сургамж мэдрэмж авдаг штэ. Миний хувьд бол ихэнх мэдрэмж нь маш гоё таатай байгаа зөксөхгүй Барби яагаад хийгдсэн, хүүхдүүдэд ямар мотивац өгөх гэж бүтээгдсэн талаар ерөнхий мэдээлэлтэй болж авсан. Кинонд үнэлгээ өгдөг Letterboxd 4 од тэгээд зүрх дарсан байна. За ингээд Барби кино үзсэн сэтгэгдлийг маань сонсож надтай хамт байсан сонсогч та нартаа баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийхээ мартаоцай. Peace. Hi Barbie. Oh, hi Alan. Barbie, let's go party. I'm a Barbie girl in the